За Pinduoduo аппликейшн руугаа нэвтэрч ороод энэ утас хэсгэн дээр нь дарж агаад Монгол хэлийг сонгоод за тэгээ утасныхаа дугаарыг хийгээд энэ улаан дээр нь дарнаа. За тэгэхээр код ирнэ. За кодоо хийгээд нэвтрээд ороод за энэ доотлынх нь address-ийн дээрээ дараад хаягаа олбоно. За энэ доотлын хятад ханзан дээрээ дараад тухайн сонгосон каргоныхоо хаягийг оруулна. За карго олгоно нь өөрөнгөсөн хаяг олбох заавартайгаа байж байгаа. За тэгээд дараа нь болохоор тухайн сонгосон бараа руугаа ороод өнгө сайзыг сонгоод за тэгээ улаан дээр нь дарахаар ийм хэсэг гарч ирнэ. Ингээ картыг сонгоод картынхаа 16 оронтой кодыг энэ дээрээ бичээд дуусах хугацаа болон бүтэн нэрээр нь томоор бичээд тэгээ CVV кодоо бичээд ингээд карта бүртгүүлэх нэ. За ингээд дараа нь болохоор бодит зураг яаж үзэх вэ гэхээр энд харагдаж байгаа энэ хэсгээр дараад бодит зураг сэтгэгдэл хэсэг худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэл нь гараад ирнэ. Ингээд тухайн барааныхаа сэтгэгдлүүдийг орж агаад захиалга хийж болох нэ. Pinduoduo Монгол орчуулга байхгүй болохоор шууд Google Translate-ээр орчуулад харчих боломжтой байдаг шүү.